За сайн байцгаана. За энэ видеогоор дамжуулаад би та бүхэнд өөрийнхөө хэрэглэдэг шинэ веб браузерын талаар танилцуулах чинь. За биднээсээ сайн мэддэг Chrome, тэг Google Chrome, за тэгээд Internet Explorer гэдэг энэ браузерууд ямар асуудалтай юм бэ? Яагаад энийг би хэрэглэхээ болсон бэ гэвэл эдгээр браузерууд маань биднээсээ хэрэглээний датаг цуглуулад биднээсээ хэрэглээн дээр үндэслээд биднээсээ тэр датаг хэрэглээний датаг одоо энэ том компаниуд хоорондоо худалдаж тэр түүгээрээ дамжуулан биднээс янз бүрийн бараа санал болгодог. За түүгээрээ дамжуулан биднээсээ бас веб браузерыг удаашруулдаг За хамгийн хурдан Google Chrome гэж ярьдаг ч гэсэн энэ цаана одоо маш олон тийм tracking deviceтай За тэгээ биднээс YouTube үзэж байхад урт хэмжээний YouTube үзэж байхад эсвэл богино хэмжээний YouTube эхлүүлэхэд дунд нь одоо баахан advertisement-ууд орж ирдэг За тэгвэл энэ миний шинээр хэрэглэсэн энэ Brave гэдэг браузер бол ямар ч одоо тийм tracking device-уудыг бүгднийг блоклоод за тэгээд ямар ч advertisement дундуур нь явахгүйгээр за түүнээс гадна бас янз бүрийн вебсайт үзэж явах дундуур нь янз бүрийн тийм одоо баннерууд бас ингэж флаши баннерууд бас гарч ирдэг За тэднээсээ бүгднийг блоклдог байгаа. За одоо энэ Brave гэдэг браузераа Brave.com гэдэг энэчнээс татаад авчиж болно. За энэ дээр ингээд энэ бутан дээр дараад авчиж болно За одоо Google Chrome маань одоо эхний харагдах байдал ингэж харагддаг байгаа. Биднээс байнга ордог вебсайтууд энэ байна. За тэгвэл Brave-ийг би найл хэдийн татаад авсан. За Brave дээр эднээс харагдах байнга ордог вебсайтууд энэ байна. За энэ дээр болохоор хичнээн одоо нэг анх хэрэглэснээс хойш хичнээн advertisement болон одоо tracking device-уудыг блок хийсэн бэ гэдгийг тоог нь харуулж байна. За цөмөрөө энэ Google Chrome дээр ороод за Google Chrome-ыг шинээр нэгж байгаа Google Chrome дээр ороод YouTube руу ороод за нэг видео тоглуулж үзүүлье За ямар ч юм за ямар нэгэн видео тоглуулж үзүүлье За одоо энэ дээр ингэж advertisement явж байна Энэ ингээд энэ 1 минутын advertisement явж байна. За ингээд видео тоглоулонгот ингээд дундуур нь баахан advertisement гарч ирнэ. За заавал бид нөө skip гэдэг дээр нь дарж иж одоо яг жинхэнэ видеого явуулдаг За тэгээд энэ урт видео явж байхад дундуур нас янз бүрийн рекламнууд орж ирдэг байгаа. За тэгвэл за яг энэ линкээ татаад саяны яг линкийг энэ юун дээр Brave гэдэг энэ браузер дээр копидод явуулъя Тэгмэд энэ видео маань одоо ямар ч асуудалгүй шууд ямар ч advertisement гарахгүйгээр шууд тоглуулж байна. За энэ YouTube руу оруулаад янз бүрийн тэр юу л орч Trending гэдэг ийшээ орчие. Ийшээ оронгууд одоо янз бүрийн видео биднес шууд тоглуулчих болно. За энэ music видео энийг явуулъя. Энэ дээр шууд видеого тоглуулаад эхэлчихэн Ямар ч advertisement байхгүйгээр за Trending гэдэг дахиад орё За энэ чинээс явуулаагүй видео. За энийг явуулчих. За тэгэнгუთ одоо шууд видео маань одоо шууд явна. За энэ видеоны хувьд эхний энэ видео бол явжлаа энэ цаг гүйжээ харж байна Шууд энэ эхний хэсэг нь юм харанхуугаар эхэлж байгаа юм шиг байна. За энэ концерт юм шиг байна За гэх мэтчлэн энэ дээр бол ямар ч тийм дундуур нь advertisement байхгүй бүгднийг блоклоод шууд явуулж байна. За энэ видео гэхэд л ингэж харагдаж байна. За түүнээс гадна одоо веб браузерууд за Bloomberg гэдэг орч Bloomberg.com гэдэг орё. За энэ за одоо юун дээр орох юм бол за Bloomberg.com Business Week гэдэг орч За Chrome дээр орох юм бол за энэ дээр ийм pop-up banner ингэж харагдаж байна Энийг харж байгаа бах. За энийг яг энэ линкээ копидоод саяныхаа энэ юун дээр оруулаад тавьчих. Brave браузер дээр ингээ оруулъя. За тэгэнгუთ одоо саяны одоо баннер энэ дээр гарч ирэхгүй байгааг харж байгаа. Энэ дээр гарч ирэхгүй байна
ингээд зарим вебсайт руу оронгууд зарим нь одоо цаанаасаа энэ цонхыг ингэж санал энэ бүтээгдэхүүнийг санал болгож байна те ямиг худалдаж аваарай гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар санал болгож байна. За тэгээд түүнээс гадна одоо энэ нэг жижигхэн энэ барын зурагтай энийг харж байгаа. Энэ дээр болохоор дөрвөн ширхэг одоо tracking device-ыг тэр цаана блок tracking device ч юм уу те advertisement-тэй блок хийчлээ гэж байна. За Bloomberg гэдэг энэ одоо биднээс сайн мэддэг энэ том мэдээллийн компани руу ороход энэ цаана одоо дөрвөн ширхэг tracking device ажиллаулдаг байх жишээтэй те. За түүнээс гадна одоо цөмөрө CNN-ийн веб хуудас руу орж үзье те. Цаанаас хичнээн tracking device байгаа юм билээ те. За энэ дээр ингээ ороод үзье. За энэ цаана юм гарч байна. За энэ гарах нь уу? Энэ Brave-ийг ашиглаад хийхлээр энэ гарах нь үгүй энийг харъя те. За CNN Tick.com дарлаа. За CNN Tick.com-ийн арталт одоо 56.8 энэ дээр нэмэгч 59 одоо tracking device ажиллаж ах жишээтэй те. За тэгээд дээр нь энэ дээр нөгөө Chrome дээр гарсан энэ зүйл одоо харагдахгүй байна те. Энэ advertisement энэ бол CNN-ийн өөрийнх нь advertisement байна те. Энэ 10 цагаас энэ видео ийм хөтөлбөр болно гэж advertise хийж байгаа энэ зүйл маань энэ Brave-ийг ашиглахад энэ дээр гарч ирэхгүй байна. Ингээд цаана одоо 59 tracking device ч юм уу advertisement санал олгох байсан байна. Биднээс ийм зүйлүүдээр track хийж ийм их ачаал өгөх байсан байна гэдгийг харж болж байна те. За тэгээд ийм ашигтай веб браузер хэрэглэсэн. За одоо би Google Chrome-ыг хэрэглэхэ болсон те. Одоо ашиглаад энийг 2-7 хонжоо нүггүй ийм байна. За ийм ашигтай веб браузерыг манайхан одоо хэрэглээрээ те гэж танаас зөвлөх байна. За анхаарал тавьсанд баярлалаа.